Сайн уу? K-pop баримт төтөс сувд маань тавтай марил 3 дахь дугаараараа олдож байгаадаа баяртай байна. Мөн би дараа өдрийн дотор мянгуулаа болсон байна. Та бүхэндээ маш их баярлалаа. За шоу сэдв рүүгээ орцгоё. Өнөөдөр болохоор K-pop-ийн эргэн тойронд сүүлийн 1 сар юу болсон бэ? Мөн маш олон хамтлагуудын мэдээллийг энэ дугаартаа дурдах болно гэдгээ хэлэхдээ таатай байна. Би ерөөдөө 9 сэдвт хуваасан байгаа. Тэгэхээр би 9-өөс дээш хамтлаг ярина гэсэн үг. Эхний сэдв рүүгээ орцгоё. Энэ хайпныг хэтэрхий шахаад дөнгөж сая аялын 401 хоног ингэж үргэлжсэн аялын тоглолтын дуусны дараа дараагийн аялын тоглолт нь гараад ирсэн. Энэ дээр пенүүд маш дургуцлаа илэрхийлсэн. Энэ хайпанд амралт үг гээд Twitter дээр бүр ингэж бүү шоу гэдэлээ. Энэ хайпанд амралт үг TikTok дээр амралт үг Hype Entertainment-ийн охин компанид хариалагддаг буюу Believe Lab гэдэг компани Entertainment-д хариалагддаг. Нэг аялын тоглолт дуусаад амрах завгүй байхад нөгөө аялын тоглолтыг ингэж эхлүүлдэг. Ядаж 3 сар амраад болдгоо бахта. Entertainment бол ингээ пенүүдийн дургуцлыг бүр ингээ тоосон шинжгүй байна. Тэгээд ингээл удахгүй дахиад ингээл аялын тоглолтоо хийх гэж чинь 10 сарын 5-ны 6 цагаас эхлэхээр болсон. Удалгүй Японд тоглохын хуваар нь гараад ирсэн. 24 оны 11 сарын 9 болон 10-нд тэгээд ерөөхдөө хамтлагийн гишүүд хаасаагүй унтаж байгаа, ядарч байгаа тийм дүр зургууд ингээд бүр TikTok дээр бийжин цөмөрөө ингээд бүр яг viral болсон тийм TikTok-уудыг үзье. Хэсүний ядарч байгаа бүр надад бүжилжээ тайжуудлаа баг унлаа. Ингээд тийм ямар ч ич хурчгүй ийшээ бүр ингээд унлаа. Бурхан тэнгэр юм. Эдгээр тэгтээ бүр хичнээн копи ууж хичнээн сэргээх тийм энерги ундаа ууж байгаа болоо. Долуулаа байдэн штэ энэ хайпных гэсэн чинь ингээд бүрсүүлдэ 5 хүртэл ингэж бүжиглсэн. JS-ийг тэгтээ бас үзэдсэн амар өргөцсөн. Хит хитэн гишүүнийхэн биеийн байдал муудаад ингээд тоглолтын дундуур бас тоглолтоо ингээд цацралгаа авч ирсэн. Алхаж малхаж байгаа юм үнэхээр хэцүү харагдаж байгаа байхгүй юу? Jake Chongwon бид бол роботууд гэсэн тийм хэлбэртэй тийм TikTok шинжилэл хийсэн. За зөвхөн жинхэнэ доор пенүүд нь жинхэнэ ууралж өгч юм чинь entertainment чи та нар робот биш шүү, та нар чи хүн шүү гэдэг. Гэхдээ ерөөхдөө бид ядарч надад амралт өгөөч гэдгийг бас хэлэхэд бол үнэхээр хэцүү л байгаах. Яг үл энэ хайп ч өөр гаргасан хамтлагуудтай амар хатуу хандж байгаа нугасаа ингээд хит хитэн ингээд юмудаар ингээд хэлтгэж ичлэгдэж байгаа байхгүй юу. Тэний бүр дургу үргээд ах юм. Тэгээ бас энэ хайп сайхан Sesame пенүүдийн дай бас болсон гэсэн тийм мэдээлэл цэцэгдсэн. Хятадаас буцаж ирэхдээ Sesame-ны шүтэн бишигчид зөвшөөрлгүйгээр агаарын тээврийн компанид нь бүртгүүлж суудлаа өөрсдөө сонгон бас группийн нислэгийн мэдээллийг хууль бусаар олж авсан. Тэд мөн сонгосон байранд үлдэхийн тулд суудлаа ингэ солихыг бүр идэхгүй болгосон. Хит их шүтэн бишигчдэн зөвшөөрлгүй зураг авахын тулд уран бүтээлчд хамгийн ойрхон суудланд суухыг зорьсон гэж мэдээлсэн байна. Ойртоход бүр зургийг авахд бараг хамт нисгээд гэнэ. Ийм амар донтож байна. Бас ийм амар токсик пенүүд байдаг. Тэгээ аялын тоглолтын болиулахын тулд пенүүд нь бойкот ашиглаж байгаа. Аялын тоглолтын тасалбарын худалдаа авахгүй байх цөмөрөө шийдцгээе. Тэгээ оронд нь энэ хайпанд амралт үг гэсэн тийм entertainment мэдээлэл хүргэе гэд хэд хэдэн пенүүд нь ингээд нэгдэж байна лээ. Гэтэ одоо энэс шахуу цагийн хуваарч битгий байлгасаа. Энэс дахиад илүү шахуу хуваарч байх юм бол манай нэлээд хэцүүхэн байдалд орох байхаа. Тэгэд одоо бүр байж болох бүх энерги ингээд аялын тоглолт ингээд янз бүрийн үйл ажиллагаанд бүгднийг ингээд тултал зориулж байгаа байхгүй юу. Яг л үүний адил Hype Entertainment бол маш хатуу. Яг л Hype Entertainment-ийн дахиад нэг харьяа компани болох Adore харьяалагддаг New Jeans хамтлаг сая 9 сард Hype-ийн ямар ч ажилтнанд юу ч мэдэгдэхгүйгээр өөрсдөө сайн дураараа шууд дамжуулалт хийсэн. Энэ шууд дамжуулалтын хамгийн гол зорилго нь болохоор Михэжин болон нөгөө захирлыг буцаад хуучин альбом тушаалтанд тавих хүсэлтийг New Jeans гаргасан байгаа. Тэгээ 9 сарын 25-нд энэ хариугаа мэдэгдэрэй гэсэн Hype Entertainment хариуг нь заавал мэдэгдэх болно гэдгийг бас зарласан. Тэгээ маш олон хувьцаа эзэмшигчдэд ирээд Деми Хейжинийг эргүүлээд гүйцэтгэх захирал болох уу гэсэн чинь болохгүй гэсэн шийдвэр гаргасан. Тэгээд аль биесны мэдээллийг New Jeans-ийн гишүүдэд бүгдэнд нь цахим хуудас руу илгээсэн гэж байгаа. New Jeans-ийн карьер амжилтын хувьд нэлээд хэцүүхэн үеүүд болохоор чинь New Jeans бол маш хүчтэй нөлөөлөгч хамтлаг гэдгийг би ер нь бол өнгөрсөн жил маш сайн мэдэж авсан. Өнгөрсөн жил New Jeans-ийн Super Shy гэдэг дуу гарсан. Ер нь New Jeans хит хитэн дуунуудаа гаргасан. Гэтэл миний эргэн тойрны хүрээлэл болон K-pop сонсдоггүй, сонирхдаггүй хүмүүс бүр Instagram story, Facebook story дээрээ тавиад энэ ямар гоё дуу вэ? Энэ дуу автаж байна. Энэ дуу би дахин сонсож байна гэд огт хизээж K-pop сонирхдаггүй хүмүүс хүртэл New Jeans-ийн дуу дуулцсан авч ирсэн. Монголын олонний танилуд ч гэсэн New Jeans-д нэлээд автагдчихж ирсэн. Өнгөрсөн жил бол ямар нэгэн олонний танилуд за хит хит олонний танилуд бүр New Jeans-ийн дуун дээр Instagram дээрээ пост хийжсэн бүр New Jeans зориулж бүр
рил хүртэл хийжсэн. New Jersey хамгийн анх хийжсэн шууд дамжуулт болон одоо хамгийн сүүлд хийжсэн шууд дамжуултын энэ зургийг харахаар бас амар өрөвдөх сэтгэл төрсөн. New Jersey гişүүдэд тэгтээ арай л их юм үзүүлж байна. Анхны мад жаргалтай байсан чинь одоо тэдний байгаа байдал бүр үнэхээр хэцүү. Ирээдүйд хизээ дуу гаргахаа мэдэхгүй. Тэгэд ийм хүчтэй нөлөөлөгч хамтлагийг ингээд зүгээр битгий орхичоосэй. New Jersey хурдан comeback хийгээсэй гэж маш их хүсэж байна. Дараагийн хамтлаг бол Baby Monster хамтлаг comeback хийгээд зарласан. Тэгээ бүрэн хэмжээний цомогтой эргэн гэдгээ зарласан байгаа. За тэрхүү цомгоороо гадаад шүтэн бишрэгчтэйгээ жинхэнэ мэдчлэн гэж entertainment-аас мэдээлсэн. Олон 7 хоног ингээд зураг авалтаа хаалтаар хийсэн. Тэгээ хит хитэн дууны бүжгүүдээ аль хэдийнэ дэглээд дууссан. Одоо удахгүй comeback-ийн цомог зарах тов, comeback-ийн товыг гарах дутуу байна. Дараагийнх нь болохоор G Brand хамтлаг 10 жилийн агаараа дахин иргэн нэгтгэр болсон. 2021 онд тааж байсан G Brand хамтлаг ингээд 10 дахь жилийн агаараа иргэн ирэлтээ хийн гэдгийг зарласан. Фэнүүдтэйгээ хамт нандин дурсамж бүтээлцэхээр шийдсэн байна. G Brand хамтлагийн дууг ер нь ахлах сургууль байхдаа нэлээд сонсдог байсан. G Brand анх гарч ирэхдээ нь ахлах сургуулийн хайр, анхны үерхэл, ахлах сургуулийн дундах тийм нандин үерхлийг тийм гаргаж ирдэг дуунуудаараа нэлээд алдартай тийм маш олон дуунууд нь байдаг амжилтуудыг бас авчирч ирсэн. 2025 онд Blackpink comeback хийж аялын тоглолтоо хийхийг YG Entertainment албаасаар зарласан байгаа. Яг ингэж ярих юм бол сүүлийн том 4 entertainment-ийн хувьцаа энэ сүүлийн улиралт бол үнэхээр буур судалтай лээ. Энэ болохоор химэл оюун ухаанаар бүтээгдсэн дуу K-pop ертөнцөөс ерөөхдөө маш их орлого авч байгаа. K-pop-ийн өөрсдийнх нь авах буюу одоо энэ YG Entertainment өөрсдийнх нь авах орлогоноос химэл оюун ухаанаар бүтээгдсэн дуунууд маш их авч байгаа байсан. Ялангуяа одоо Jennie-гийн comeback зарлалаа гэснээс хойш Jennie-гийн хит хитэн тийм дуусан химэл оюун ухаанаар дуусан Jennie-гийн хоолон дээр ингэж тулгуурцаж дуусан дуунууд ингээд YouTube дээр байдаг. Meow-ыг Baby Monster дуулсан маягаар ингэж химэл оюун ухаанаар ингээд аль хэдийнэ гаргацсан. Үүнээр бас комент бичижсэн. Үгүй тэр чинь бол албан ёсны дуу биш, тэр бол химэл оюун ухаан буюу компьютерийн арт сууж агаад Jennie биш зүгээр шал өөр химэл оюун ухаан гэдэг бүтээтэд гараад ирсэн. Тэр YouTube суваг дээр үзэлтний хайх тусам K-pop-ыг явах ёстой байртал нэг химэл оюун ухаан ашигласан хүмүүсийн танц руу ингэж орчоо. Blackpink-ийн химэл оюун ухаанаар бүтээгдсэн дуунууд 17 сая нийт үзэлт нь 17 сая хандлттай байна лээ. Бас араас нь Baby Monster-ын дуунуудаас орж байсан. Яг энэ сэдв болон хувьцаанууд хэрхэн унж байгаа талаар ингэж маш нарийн гоё тооцоолтой мэдээлэл авахыг хүсвэл би ер нь бол комментнаас харж энийг шийднэ. Хүлээлт өндөр байх юм бол би хий гэж бодож байна. Химэл оюун ухааны дууг ер нь яаж шалгах вэ гэхээр мэдээж албан ёсны суваг YouTube суваг дээр нь байхгүй бол тэр чинь химэл оюун ухаанаар үсгэгдсэн дуу гэсэн. Тэр дуу хэдэн сая үзэлттэй байсан ч гэсэн тэрийг битгий үзээ. Ер нь бол чи тухайн хамтлагтай амар хайртай бол чи албан ёсны хаяр руу нөөж бүтүүнүүдийг сонсож байх хэрэгтэй. Тэгэхээр тийм ингээ үзэлт нь нэмдээ тэр хамтлаг руу ингээ мөнгө олж очдог. Одоо ингээ сул талууд нь ингээ гарч иж гэн наад захын K-pop-ийн орлогыг булаацлж байгаа. Хэдэн саяар нь булаацлж байгаа. Тэм учраас албан ёсны хаяг биш тийм юмудаас дуунуудын битгий сонсоорой гэж уриалж байна. Манай Roger Atlantic Records-д гэрээ байгуулсан юм бол тийм томоохон алдартнууд байдаг. Charlie Puth, Ed Sheeran, Cardi B, Bruno Mars, Coldplay дэлхийн алдартнууд харьяалагддаг тийм том агентлагт Roger маань орлоо. Дараагийн сэдв болохоор 10 дугаар сард ямар хамтлагууд comeback хийхийг би мэдэж авсан. Одоо миний ярих байгаа хамтлаг дунд чиний мэдж байгаа тэр хамтлаг comeback-ийн хамтлаг байхгүй бол чи доор комент үлдээгээд бусадаа бас мэдээлж болно гэж бас уншнаа. За 10 сарын 21-нд Aespa хамтлаг Whiplash 5 дахь мини альбомаараа иргэн гэдгээд зарласан. Virtual 4 дүр бас гарч ирнэ гэдгийг туулгүй бас зарласан. Тэгээ хамгийн ихний постэр 9 сарын 30-нд зарлагдах юм байлээ шүү. Aespa-д бол би нэлийн хүлээлттэй байна. Aespa-гийн сүүлийн дуунууд бол үнэхээр давж байгаа. Сүүлийн 3 сар ингэж дараалж Охтын хамтлагийн нэр хүндийн үзүүлэлт нэгдүгээр байранд орсон. Тэгээд ерөнхийдөө Охтын хамтлагийн нэр хүндийн үзүүлэлт дээр ямар хамтлагууд орсон бэ гэвэл манай бас пэйж руу ороод үзэж болно. Би хоолоо уншаал хийсэн байгаа шүү. 10 сарын 15-нд Kiss Up Live Lose Yourself гэдэг дуугаараа иргэн гэдгээ зарласан. 10 сарын 15-нд Izzy Gold гэдэг дуугаар иргэн ирэлтээ хийх юм байлээ.
10 сарын 14-нд Seventeen хамтлаг comeback хийхээ зарласан. 12 дахь мини альбомороо бас эргэн ирж байгаа. За 10 сарын 21-нд I Lead хамтлаг comeback хийхээ зарласан. Aespa-тай нэг өдөр comeback хийх юм билээ. Би бас нэлийн хүлээлттэй байгаа. Учир нь том шуугин тарсан хамтлагуудын нэг шүү дээ. Одоо ямар хөө концепттэй, ямар хөө өнгө аястай comeback хийх дээр бас нэлийн хүлээлт өндөр байна. Та нар бас нэлийн хүлээлт өндөр байгаа хэ тэ. Jennie, Baby Monster, Lisa-ийн дуунууд утгагүй туудан зарлагдаад 10 сард ирэн гарчих байх. Тэгээ би Baby Monster-ийн альбом бол эргээд 10 сартаа багтах ах гэж хамгаалж байна. Тэгээ Jennie-ийн бас тов нь бол гарчна. Тэгээ бараг эвлүүлж яхад гарчиж магадгүй байх. Тэгээ Lisa-гийн Kiss Me гэдэг дуу гарахаар төлөвлөж байгаа юм байлээ. За тэгээд 10 сарын 30-нд Сүний Шидэ хамтлагийн гишүүн Сүү Ён Японд соло дебютыг хийхээр зарласан. Тэрнэр би бас нэлийн хүлээлттэй байгаа. За дараагийн ярих зүйл маань болохоор за 10 сард ямар хамтлагуудын ой маяр болж байгаа вэ? Тэр талаар жоохон ярилцгаая. За эхнийх нь болохоор SM Entertainment-аас гаргасан Super M буюу SM эрэгтэй хамтлагууд дундаас ингэж бий болгосон Super M хамтлаг 5 жилийн ой баяраа тэмдэглэх юм байна. Example-ын 3 гишүүн ингэж хамтлаг дотор хамтлаг болж гарч ирсэн CBX-ийн 8 жилийн ой баяр болох гэж байгаа юм байна 10 сард. За ингээд Twice 10 сарын 20-нд Twice хамтлагийн 9 жилийн ой баяр болох гэж байна. Би хүндлэх ёстой хамтлаг гэдэг тийм болон нээж байгаа. Хүндлэх ёстой хамтлаг гэдэг нь бол K-pop-ийн энэ их олон жил үнэхээр хүндлэх ёстой хамтлагуудыг би дурдна гэсэн. Бас та нараасаа бас санал асуулга авна. Гэтэ би хүндлэх ёстой хамтлагийн хамгийн эхний дугаараа Twice хамтлагаар хийн гэдгээ мэдэгдэж байна. Girls' Generation үндэсний охидын хамтлаг гэж нэрлэдэг байсан бол дараачихан Twice үндэсний охидын хамтлаг болсон. Twice-ыг ярихгүй байгаадаа жоохон удаад байгаадаа бас жоохон сэтгэл дундор байсан ч гэсэн би ингээд бүр хүндлэх ёстой хамтлагийн эхний дугаараараа ингээд өргөх болно. За энэ нь болохоор 10 сарын 20 буюу Twice-ийн 9 жилийн ой болохоос өмнө би оруулах болно. Маш гоё нарийн судалгаатай бас гой хэд хэдэн түүхүүдийг оруулах гэж бодож байна. Тэгээд ер нь Twice дээр ямар түүхийг яриасай гэж бодож байна. Тэр талаар бас комент үлдээгээрэй. За ингээд ерөөдөө маш олон хамтлагуудын талаар ингээд ярилцлаа. Бичлэг маань энэ хүрээнд дуусж байна. Мянгуулаа бурсанд маш их баяртай байна. Аль болох олон бичлэг хийхэд маш их хүсдэг шүү. Тэгээд ийм гоё нэг сарын тайм K-pop-ийн эргэн тойрондох таймыг ингээд олон мэдээлэл авсан урамтай гоё байгаа ба. За ингээд бичлэг маань таалагдсан бол лайк дараарай, subscribe дараагүй бол subscribe дараарай. За ингээд аль бие усны Facebook, хаяг, Instagram болон хувийн аккаунтаа бас тавилаа. Дараагийн бичлэгээр уулзлаа түр. Баяртай.